Сайн уу? Ан байна. Өнөөдрийн видеогоор би та нартай шинэ төлөвлөгч дэвтэр дээрээ 2020 оноо хэрхэн төлөвлөснөө хуваалцъя гэж бодсон юм. Хэрвээ миний балер өдрөгтэй хамтран гаргасан төлөвлөгч дэвтрийн тухай видеог үзээгүй байгаа бол энэ Carlix-с холбож өгсөн видеог орж үзхийг зөвлөж байна. Би энэ дэвтэр дээр балер өдрөгтэй хамтран ажилласан А6 хэмжээтэй энэ дэвтэр байгаа. Тэгэхээр хэрвээ 20 оноо хэрхэн төлөвлөснийг үзхийг хүсэж байгаа бол энэ видеотой үргэлжлэн хамтаагаарай. Энэ бол миний балер өдөр брэндтэй хамтран гаргасан А6 хэмжээтэй төлөвлөгч дэвтэр. Энэ төлөвлөгч дэвтрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзхийг хүсэх юм бол видеоны дээр Carlix-с холбож өгсөн болон доор тайлбар хэсэгт холбож өгсөн холбоосоор орж танилцуулах видеог үзхийг зөвлөж байна. Харин энэхүү видеогоор би та нартай энэ дэвтэр дээр 2020 оноо хэрхэн төлөвлөснөө хуваалцъя гэж бодсон юм. Дэвтрийн дотор нүүрэн дээр энэхүү дэвтрийн эзэмшигчийн нэр, түүнтэй холбогдох утасны дугаар, эсвэл имэйл хаяг зэрэг мэдээллүүдийг бичиж үлдэх хэсэг байгаа. Мөн түншлэн тус дэвтрийг эхэлсэн огноог бичих хэсэг байгаа. Би энэ видеог бичнэ гэдгийг мэдчихсэн учраас одоохондоо энэ хэсгийг хоосон орхичихсан юм. Яг хувийн нууцаа хамгаална гэх юм уу? За үүний араас бол эхний нүүр байгаа. Тэгээд тэмдэглэлийн товёог. Би одоогоор тэмдэглэлийн товёог дээр ямар нэгэн тэмдэглэл хөтлөөг байгаа. Ихэвчлэн би өнгөнийх нь кодчлалыг нэлээдээ ашиглах бодолтой байна. Одоохондоо дэвтэр дээр ганцхан өнгө ашигласан байгаа учраас тэмдэглэлийн товёогийнхоо өнгөний хэсгийг арай хийж дамжаагүй байна. Гарчгийн товёог хэсэг 3 нүур үргэлжлэнэ. Одоохондоо би гарчгийн товёогийнхоо ганцхан нүрийг л ашигласан байгаа. Одоогоор хийсэн байгаа нүрүүд маань яг шинэ дэвтрийг эхлүүлэхэд заавал оруулдаг ч юм уу. Эсвэл энэ удаад бас оруулахаар шинээр туршиж байгаа зарим нүрүүд байгаа юм. Одоогийн байдлаар би 27 дахь нүрийг бол дуустал нь бэлтчихсэн байгаа. Тэгэхээр хэрвээ эдгээр нүрнүүдээ би яаж бэлтсэнийг үзхийг хүсвэл энэ видеог үргэлжлүүлэн үзээрэй. Цэгэн шугамтай нүрнүүд дэвтрийн баруун гартлаас эхэлж байгаа. Тэгэхээр хамгийн эхний ганцхан цэгэн шугамтай нүрэн дээр би яг юу бичихээ бас мэдээгүй. Надад энэ нүрэн дээр 2020 гэсэн бичгийг дэглээ бичиж өгсөн. Ингэхдээ Zebra-гийн Mild Liner-ийн brush pen ашигласан. Энэ нь Mild Vermilion гэдэг нэртэй өнгө шиг санагдаж байна. Бэх мөшөөтэй энэ өнгөөр бичиж өгсөн. Энэ дэвтрийг худалдаанд гаргасан эхний өдөр би хүмүүсийн дэвтэр дээр үгнүүд бас бичиж өгч байсан юм л да. Тэгэхдээ хажуудаа энэ дэвтрээ нээчихсэн байжсэн. Тэгээ хажууд нь байсан кофего дэвтрлүүгээ санаандгүй татчихсан чинь энэ дээр бол кофе асгарцсан. Гэтэ бол яснаа зовлтгүй. Надад бол энэ харин ч гоё дурсамжтай толб шиг санагдаж байгаа. Гэхдээ үзүүлэх гэсэн басны гоё юм юу гэхээр нөгөө талд энэ бол 100 г-ийн цаас. Энэ дээр би шууд кофе тэр чигт нэг асгацсан. Гэтэл нөгөө талд нь огтхонч нэвтрээгүй. Тэгэхээр 100 г-ийн цаас яхарахгүй шингэн зөөс ч юу н бас айгүй тэсвэртэй эндээс харагдсан гэх юм уу. Дараагийн нүрнээс future log эхэлж байгаа. Нэг нүрэн дээр 2 сарыг төлөвлөсөн. 1 2 3 4 за мөн ингээд явсаар нийтдээ 12 сарыг 6 нүр дамнан хөтөллөө. Энэ загвар дизайны хувьд бол би яг өмнөх дэвтрээ бас яг ийм байдлаар хөтөлж исэн. Яагаад гэвэл хэмжээ нь яг адилхан А6 хэмжээтэй учраас 140 мм өндөртэй, 105 мм өргөнтэй. Яг ийм дэвтэр дээр бол миний хувьд сарын төлөвлөлтийг яг ийм загвараар хийх нь хамгийн эвтэйхэн санагддаг учраас би загвараа энэ удаад өөрчлөөгүй. Дэвтэр нь өөрөө нумыг нэм ойсон байдлаар үтсэн учраас хуудсуудыг ингэж бүрэн дийлэх боломжтой байдаг. 2020 оны future log-ийн дараа арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг ашиглах хугацаанд зориулсан нүрийг би оруулж өгсөн. Хэрвээ та нар миний YouTube channel-ыг дагдаг бол би арьс арчилгааны бүтээгдэхүүнийн тухай видео хийдэг. За ингэхдээ бол үүнийг дагаад бас судалгаа хийх зорилгоор нэлээд олон бүтээгдэхүүн авч ашигладаг учраас яг хизээ эхлүүлсэн бэ гэдгийг хизээ тэр бүтээгдэхүүнийг задлж ашиглаж эхэлсэн бэ гэдгийг бол мэдчих хэрэгтэй байдаг. Учир нь арьстай төрхөж байгаа ямар ч бүтээгдэхүүний хугацаа дуустдаг учраас түүнийг бол яг ашиглах боломжтой хугацаанд байгаа эсхийг бол мэдчих хэрэгтэй санагддаг юм. Тийм болохоор би дандаа нээсэн цаг хугацааныхаа дараалал чагсааж бичээд тухайн бүтээгдэхүүнийг хадгалах хугацааг нь би ягаан цэгэн дээр сараар нь тавьчихдаг. Ард нь хэдний өдөр онгойлгосон бэ гэдгийг биччихдэг юм. Энэ дэвтрийг удаан ашиглаж магадгүй гэж бодоод бүтээгдэхүүн ашиглах хугацаанд би нийтдээ 4 нүур төсөөллөө. За энэ спредийг хийхин тулд би дээдлийн энэ үгийг бол Staedtler-ийн Tri Plus Fine Liner-аар хийсэн энэ өнгө нь видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно. За мөн түншлэн тойруулсан энэ хүрээг бас яг Staedtler-ийн Tri Plus Fine Liner гэхдээ хар өнгөтэйгээр хийж өгсөн. Өнгө ялгаад гайгүй цэвэрхэн байгаа үстэй тийм ээ. За үүний араас би сар бүр хийх зүйл мөн түншлэн зээлийн мөрч оруулж өглөө. Эхлээд сар бүр хийх зүйлийг арай ойрхоноос харцгаая. Энэ хуудасны гарчиг болон хүрээг хийхдээ мөн л
Staedtler-ийн Tri Plus Fine Liner-ууд ашиглаж өгсөн. Энэ хэсэг дээр би сард болгон нэг удаа хийдэг зүйлсийг бүртгэе гэж бодсон юм. Тиймээс босоо тал дээр нь 1-ээс 12 дугаар сарыг бөглөж өгсөн. За харин хэвтэйгээр нь бол би сар бүр хийдэг зарим зүйлсийг оруулж өглөө. Ипотекийн зээл төлөх, интернетийн төлбөр төлөх, байрны мөнгө төлөх, хөвчлэн дандаа төлбөр төлөх тухай зүйлсүүд бол байгаа. Цаашдаа бас Fabletics туслах гэх мэт арай төлбөр төлөхгүй байх асуудал ч гэсэндээ энэ дээр орж ирсэн байна. Та нар тэгэхээр яг сар болгон хийдэг ямар habit буюу ямар зуршил байна вэ? Заавал бүртгэж явах ёстой, санаж явах ёстой зүйлс юу байна вэ? Тиймэрхүү зүйлийг бол ийм төрлийн спредэн дээр хийх боломжтой байгаа шүү. Энэ дэвтрийн яг өмнө нь ашиглаж байсан дэвтрээс эхлэн хийж эхэлсэн нэг спред бол миний хувьд зээлийн мөрч. Яг зээлийн үлдэгдлээ тооцож байгаад яг төлөлтийнхөө тоогоор би энэ жижиг нүднүүдийг бол хийж өгсөн. Энэ нүд болгоно хоорондоо айгу тэнцэн утгыг бол илэрхийлж идэг. Тэгээд зээлийнхаа төлөлтийг хийх болгондоо би энэ нүдэн дээр тухайн төлөлтийг хийсэн огноог бол бичээд явж байгаа. Энэ хэсэгт 2017 оны хэсэг явж исэн бол эндээс 2018, за эндээс бол 2019 оны тохиолдолд эхэлж байгаа. Тэгэхээр ингээд ийм зээлийн үлдэгдлийг ингээд бодтой дэвтэр дээр ингээ харж авахд яг төлбөрөө барагдуулах гэсэн сонирхол яхааргүй нэмэгддэг юм бэлээ. Дээрээс нь бас санхүүгийн хариуцлагатай болоход бас нэлээд дэм болдог гэж бодож байгаа. Би бас өөрийн хувийн санхүүгийн видеонуудыг бас хийдэг. Хэрвээ тэр видеонуудыг маань үзээгүй байгаа бол дээр карт хэсэгт холбож өгсөн плейлист руу орж үзээрэй. Тэр плейлистийг бас би видеоны доор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно шүү. Санхүүгийн удирдлага гартаа авах давхад чинь туслах аппликейшн тухай видеог бол заавал үзхий зөвлөж байна. Мөн түншлэн 5 дансны арга гэж бас байгаа. Энэхүү нүүрний гарчгийг хийхдээ энэ дэвтэрний хамгийн эхний нүүрэн дээр бичсэн 2020 гэсэн үгийг бичгтээ ашигласан Zebra-гийн Mild Liner-ыг мөн ашигласан. Яг адилхан өнгөтэй Mild Vermilion. Мэдээллүүд нь видеоны доор тайлбар хэсэгт байгаа шүү. За санхүүгийн хэсэг үргэлжилж байна. Дараагийн утсан дээр би Google AdSense гэсэн нэг нүүрийг оруулж өглөө. Нүүрний гарчиг болон хүрээг хийхдээ мөн л Staedtler-ийн 2 өнгийн Tri Plus Fine Liner ашигласан. Хэрвээ Google AdSense-тэй холбоотой бусад бас контент мэдээллийг авахыг хүсэх юм бол хүсэлтээ видеоны доор тайлбар хэсэгт үлдээгээрэй. Би Google AdSense-ийн тухай бас видео хийвэл сонирхолтой байж магадгүй ингэж бодож байгаа. Юутай ч комментар сэтгэлээ үлдээгээрэй. Одоохондоо энэ талын нүүрэн дээр би юу хийхээ шийдээгүй байгаа. Гэхдээ нэг нүр хоосон байж хахад хизээд энэ дээр бичих юм олдчихл таараа. За үүний араас би өмнө нь хизээж ашиглаж байгаагүй нэг spread хийж байгаа нь A Year in Pixels гэдэг нэртэй нүүр байгаа. Одоохондоо би нэгийг монголоор юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй байна л да. Утга нь бол бүтэн жилийг пикселээр илэрхийлэх нь гэсэн үг. Босоо тэнхлэг дээр 1-ээс 12 дугаар сарыг илэрхийлсэн. За харин хэвтэ тэнхлэг дээр 1-ээс 31 гэж сарын бүх өдрүүдийг багтаахыг хичээлээ. Өөрөөр хэлбэл энэ 12-ыг хайрцах нь 31 гэсэн хүснэг дотор бүтэн жилийн трекер буюу мөрчийг бол хийж болно. Энэ хэсэг дээр би юу бөглөх вэ гэвэл нүд болгон дээр тухайн өдрийнхөө mood буюу хэм маяг ер нь ямар байсан, баяртай байсан уу, жаргалтай байсан уу, гунигтай байсан уу, эмо байсан уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү mood tracker хэлбэрээр бол ашиглая гэж бодож байгаа. Ингэхдээ бид одоогийн байдлаар 5 янзын нүд зурцсан. Энэ нүднүүдээ бүгднийг нь өөрөөр өнгөөр будаад тэгээд тэр өнгө нь ямар мүүдийг илэрхийлэх вэ гэдгийг би дараа нь сонгоно. За тэгээд шинэ жил эхлэхээр тухайн өдрийнхөө мүүдэд энд харгалзуулж өгсөн өнгөөрөө энэ 31-ийг харьцах нь 12 хэмжээтэй хүснэгтэй будах юм байгаа. Тэгэхээр жилийн эцэст бол энэ хэсэг тэр чигээрээ өнгөөр дүүрсэн байх болно. Mood tracker ашиглах нь надад тохирохноогүй юу? Ямар тач 2020 онд үздэцгээе. За үүний араас би 2020 онд уншихаар төлөвлөж байгаа номнуудынхаа жагсаалтыг энэ хэсэгт оруулж ирнэ. Өмнөх дэвтэр дээр би ганцхан нүр энэ спредд төлөвлөсөн байсан. Үнэхээр багадсан. Тэгэхээр би 2020 оноос эхлээд ямар тач энэ дэвтэр дээр бол бүртгэх номнуудаа 2 нүрэн дээр бол багтаана гэж бодож байгаа. За харин үүний араас би эрүүл мэнд болон гоо сайхны зарцуултыг энэ хэсгээр бүртгэе гэж бодсон юм. Мэдээж би өөрийнхөө нөгөө хувийн санхүүгээ удирдахад туслах application гэдэг видеон дээр дурдж байсан. Дээр карт холбож өгсөн видеонд холбоосоор бас байгаа шүү. Тэр видеон дээр дурдж байсан application дээрээ зардлаа бүртгэж байгаа. Гэхдээ зөвхөн эрүүл мэнд болон гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлчилгээний зарцуулсан зарцуултаа би энд дангаар нь бас нэг бүртгэж явъя гэж бодож исэн. Уртлын эхний баган дээр бол би тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг авсан огноогоо бичнэ. Энэ дээр нийт дүнг нь үнийг нь бичнэ. Энэ дээр юу байсан бэ гэдэг тайлбартайгаа бичнэ. Тэгэхээр яг сар болгон хийдэггүй ч юм уу эсвэл тодорхой зарим давтамжтайгаар хийдэг зүйлсүүдээ би хамгийн сүүлд хизээ жишээ нь үсэд хариулсан. Хамгийн сүүлд хизээ вакс хийлгсэн гэдэг ч юм уу. Тэрийгээ санахыг хичээх юм бол би заавал MoneyPro гэсэн апп бол ухаад ах шаардлагагүй, зөвхөн энэ хуудас руу эргүүлээл эндээс огноог нь шүүжиж болно. Тэгэхээр бас нэг бодлын яг тэр төрлийн
өөрийгөө хайрлсан зардлуудаа ямар байна вэ гэдгийг бас нэг хуудсан дээрээс харчих боломжийг энэ болгон гэж бодож байгаа. Өмнө нь би бол дэвтэрнийхээ хамгийн арийнхаа хуудасаас эхлээд юм урагшаага хөтлөх байдлаар энэ хуудсыг бол хөтэлдэг байсан. Энэ удаад хоёр шинэ дэвтэрнийхээ ихэнх хэсэг рүү бол оруулж ирлээ. За энд би одоогоор ердөө 2 хуудас төлөвлөсөн байгаа юм байна. За ингээд дараагийн дүрнээс нь эхлээд би дараагийн сараа бол энэ дэвтэр дээр хөтлөх хамгийн ихнийхээ сарыг хөтлж эхэлнэ. Тэгэхээр шинэ дэвтрээ бол иймэрхүү байдлаар тохирууллаа. Миний Балер өдөр брэндтэй хамтран гаргасан А6 хэмжээтэй дэвтрийн хувьд бол ийм байна. За энэ шинэ оноо шинэ дэвтэр дээр хэрхэн төлөвлөсөн маань таалагдсан бол энэ видеон дээр лайк дараарай. Хэрвээ энэхүү дэвтрийг сонирхож байгаа бол энэ дэвтрийг авах боломжтой байршид голох мэдээллүүдийн тухай би видеонд тайлбар хэсэгт оруулж өгсөн байх болно. Тэгэхээр цөөхөн тоогоор хэлэгдсэн учраас өөрийнхөө хувилбарыг гяс авахыг зөвлөж байна. За тэгээ видеод хамт байсан баярлалаа. Хэрвээ өөр асууж тодорхойлох зүйл байх юм бол баатны коммент хэсгийг ашиглахыг зөвлөж байна. Хэрвээ миний сувг subscribe хийгээгүй бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуугийнхаа хонхыг дарчих. Тэгсэн тохиолдолд намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очих болно. Хамт байсан баярлалаа.